За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартай хос зүүгээр одоо хэрхэн одоо нэхэж эхлэх тухай юу хэрэгтэй гэдэг тухай ярьж өгье. За хамгийн эхлээд бол бид нар зүүгээ сонгож аавна. Зүү утас хоёроо. За авсан утсаа бол эхэлж сонгож аваад энэ дээр юу хийх гэж байгаагаас шалтгаалаад юмар мэдээлэл байна гэдгийг нь эхлээд энэ утас гэхлээр 50 грамтай 175 метр юм байна. Тэгээ 2 юм уу 2.5 мм хэмжээтэй зүүгээр одоо нэхнэ гэж байна. 28 одоо гогцоо нэхэхэд 10 см урттай болно гинэ. Тэгэхээр та нар энд тохируулаад ямар зүүгээр нэхэх үү, хэр их одоо утас орох гэдгээ бол шийдээд авч болно гэсэн үг. За зүүний тухайд бол маш олон төрлийн зүү бол байдаг. Би бол голдуу ийм тусдаа 500, 400, 300-аар бол нэг зүүгээр бол нэгдэг. За энэ дээр бол одоо зүүний маань баглаа бодол дээр нь бичсэн байдаг. Энэ урт нь бол 20 см юм байна. Тэгээ 3 номерын зүү юм байна гэдэг. За энэ зүүгээр одоо нэхэхэд одоо сурж байгаа хүмүүсд бол маш хэцүү аршигаа ингээд сугарч гарчих гад байдаг. Тэгэхээр ийм туслах юм ард нь одоо ийм юмнууд бас байдаг. Тэрийг ингээд сургуулчдаг. Тэгэхээр цаашаа гарахгүй. За би бол энийг нэг хэрэглэхгүй. Манай өшөө энэ ууртын юм том зүүнүүд дээр болохоор зэрэг ард талдаа зориултын юм тусгаарлагчтай аршигаа одоо нэгж байгаа юм сугарч гарахгүй тэн дээр одоо ингээд ийм номер бичсэн байдаг. За түүнээс гадна ийм холбоотой хос зүүнүүд байдаг. Жишээлбэл одоо махерын юм нэхэхэд бол махер уцаар ихэд маш том уцаар ингээд маш том зүүгээр сэрэг нэхдэг учраас би бол энийг хэрэгэлдэг. Энэ садвархтай зүүнүүд хамгийн гол нь энэ садварх нэг зөөлөн байвал сайн байдаг. За одоо энэ миний юм нэхтэй хэрэгэлдэг юм би нарийн уцаар их юм нэхтэй учраас энэ хэрэгцээтэй юм энэ бол 2 номерын зүү юм байна. Зүүнээс гадна хэмжээгээ авах юм метр хэрэгтэй. За нэхэж байгаа юм төгсгөлт нь одоо утсаа одоо цааш нь хийх бэхлэхэд энэ тэв нь хэрэгтэй болдог. Тэгээ үүнээс гадна нэхэж явахд бол хэмжээ тавих ялангуяа хээтэй юмнуудад бол энэ хэмжээ тавьдаг юм зүйлүүд байна. Энийг за энэ бас туслах материал. Энэ болохоор зэрэг ялангуяа сүлжээ гаргах хэвээр бол цамц хүүхдийн утас нэхэд бол ингээд нэг хэсэг юуг нь орхиод дараа нийлүүлж нэхэх юм бол энэ юугаа сургуулаад ингээд орхичдаг. За ийм юмнууд байна. За ингээд та бүхэндээ энэ зүүгээр одоо яаж хос зүүний нэхмэлийг хэрхэн эхлүүлэх тухай ярив. За хүмүүс бол өөрийн аргаар бол эхлүүлдэг. За би энэ дээр нэг жижигхэн одоо санамж маягт би эхлүүлэхдээ дандаа ингээд ийм зүүгээ бол давхар барьж яагаад эхлүүлдэг. Яагаад гэвэл эхэлж нэхэж явах үед бол маш их шангараад байдаг учраас энэ давхар барьж яагаад эхлүүлсэн хонио холбоо эхлэл маань бол ерөнхийдөө чангардаггүй. За энүүнийг эхлэхийн тулд бол утсаа яаж ч барьсан болно хүн болгон л өөрийнхөө зүгээр л гогцоодож аваад ингээл хоорондоор нь гаргаад ирнэ гэсэн үг. Ингээд хэрвээ та нар энэ байдал их хүнд гараа ороход хэцүү байлбал бас ингэж болно. Энийгээ зүгээр гогцоодож гараараа ингэж гогцоо хийчихээл тэгээд энэндээ ингээд зүүндээ угалчаад дараачийн хийж болно. За энийг маш амархнаар хүн болгон өөрийн аргатай байдаг. Янз бүрийн аргууд байдаг. Би бол хамгийн амархнаар энийг ингээд зүүндээ ингээд углаа авчна. Энийг харж байгаа. Мэтчлэнгээр ингээд углаад явчихна. За ингээд би 40 ширхэг гогцоо авчлаа. За ингээд нөгөө давхар 2 зүүнийхаа нэгийг сугалж аваад тэгээд энэ
За энд би 40 ширхэг гогцоо авсан байгаа. Тэгээ яг дуун дээрээс нь ингээд 2 хувач. За ингээд за энийгээ нөгөө талын үзүүрлөө нь ингэж аваачиж хагаад энэ хоёроо одоо ингээд эндээс шууд энэ хоёр үзүүрээ холбоод ингээд холбоод нэхтэй. За одоо би жишээлбэл энэ дээр оймсны төрийн нөгөө нэхийг л гаргая. Нэг нааша гээд хоёр нь наатал руугаа товгор дараачих нь болохоор зэрэг цаанаас авч нэг юм та нарт ойлгомжтой болгохын тулд би ерөөсөө ингээд авч нааша хоёр цаашаа наатал зөв талаас нь хоёрыг аваад буруу талаас нь хоёрыг аваад гих мэтчлэн ингээ өөрснөө яаж нэгч болно. Шулуун юм нэгч бол дандаа нэг талаас нь аваад ч явсан болно. За ингээд тойрог болгоод үзье. За одоо хоёр игнээ явчлаа. Тэгэхэд нэг иймэрхүү харагдана. Хос зүгээр нэхэт бол энэ хамгийн гол нь нэг талынхаа зүг ингэж цааш нь татахтай болгоомжтой сугалжихгүй байх хэрэгтэй. Ингэж ортуулж ирээд дараагийнхын ингэж дээш нь татаж гаргаж ирээд тэгээд нөгөө талаас ингэж эхлээд яадаг. За би бол энийг бол оймсны одоо төрийг олгохоор ингэж нэгж байгаа учраас энэ бөөрн битүү ингэж нэхлээ. За энэс гадна бас ингэж битүү биш одоо задгаа бас нэхэж болдог. Энэ бол та нар өөрснийхөө дураар одоо сонгоод задгаа нэхэх үү битүү нэхэх үү гэдгээ сонгол ингээд цааш нь үргэлжлүүлээд нэхнэ. За нэхэх арга бол нэг иймэрхүү. За одоо энд гараад ирсэн харахаар ерөнхийдөө бол нэг иймэрхүү нэг хоёр хугацаа нааша хоёр цаашаа хоёр нааша ингээд өмсний төрийн нэг иймэрхүү байдаг. Тийм юу гарч ирж байгаа байдал. За ингээд та нар сайн дурынхаа байдлаар ингээд эхлээд нэхэд үзээд яваарай. Амжилт хүсье. За одоо би та нарт энэ төрийнх нь битүү нэххийг үзүүлсэн. Одоо ингээд одоо шулуун яаж нэххийг одоо үзүүлье. Битүү нэхэлтээс гадна одоо шулуунаар хавтгаагаар битүү биш задгаагаар яаж нэххийг үзүүлье. За тэгэх юм бол нэхмлийн утсыг бол зүүндээ бүрэн одоо оруулж авах хэрэгтэй. Заримдаа энэ утас маань дотроо олон ширхэгтэй байдаг учраас задарч одоо энэ утасныхаа дундуур зүүнний үзүүрч орох юм бол бас тусгүй болдог. Нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ хээч бол жигд гарахгүй. Хоёрт бас энэ таталтаад бас утсан сөрвийгээд ингээд гарч ирээд жинхэнэ нэхээс бол болдоггүй юм учраас энд хоорондоор гарч байгаа энэ зүүнний үзүүрийг бүтэн оруулаад бүтэн гаргаж ирэх шаардлагатай байдаг.
За энэ бол өнгөн тал нь гэж бодъё. Садар бид нар дандаа өнгөн талаас нь наад талаас нь авсан. Одоо энийг ийм одоо жигд ийм нэхэстэй ийм болгохын тулд бол ингээд задгаа нэгж байгаа тохиолдолд бол энэ цаатлын нь болохоор буруу аваад явдаг. Уцаа наадталд нь гаргаад. За энийг одоо үзүүлье. За уцаа наадталд нь гаргаад авахад хоёр янзаар авч болно. За би бол та нарт хамгийн энгийн аргаар зааж өгье. Цаад талын энэ гогцоонд зүгөө оруулаад тэгээд энэ уцаа цааш нь татаж ингэж гаргана. Цаад талын гогцоонд оруулаад харж байна уу? Энэ цаад байгаа гэгнэнд оруулаад. За бас ингэж авч болдог. Энэ наадлаас ингээд шууд цааш нь аваад явдаг. Тэгэх юм бол сүлжээ бас арай жоохон өөр гарна. Энийг аль нь ч одоо адилхан л одоо буруу нэхээс гардаг боловч энэ цаа талаас нь ингэж авах нь бол бас их зөв байдаг. Жигдэхэн гоё гарч ирдэг. Утас маань нэг доор хоорондоо нэг холбоотой цаанаа нэг эргэжчихсэн юм шиг биш юм. Жигдэхэн ийм нэхээс бол гарч ирдэг. За тэгэхээр энэ буруу талынх нь бол ийм нэхээс өнгөн талдаа л ийм нэхээс гарч ирнэ гэсэн үг. За одоо бид нар цаа талаас ингэж цааш дарж авна. Ер нь бол нэгж байгаа юмда яаж л одоо эхэлж авсан бэ нү нэгсэн бэ нү тэр аргаараа л нэг хэрэгтэй. Хэрвээ ингээл ингэж цаатлынх нь гогцооноос авснаа наадлынхаас нь гогцоос нь авал энэ маань жигд биш болоо явцдаг. Өөрснөө та нар өөрөө гартаа барьж хагаад аль эвтэйхэн байгаагаас нь сонгоол өөрөө сонгоод хийчээрэй. Би бол ингэж авах нь бол надад их амар байдаг учраас ингэж харуулж байгаа. За энэ бол үндсэн одоо нэхэлтийн одоо үндсэн арга бол ингээд наан цаанаас нь авах уу өнгөн болон буруу талын нэхээс гаргах гэсэн юм. За энэнийхээ дараагаар энэ нэхээсүүдээр сүлд нь одоо холбоод янз бүрийн одоо янз бүрийн хээ юунууд бол гаргаад явж болдог. За тэгээд нэх гэж байгаа зүйлийнхаа хэмжээнээс хамаарат том жижиг ямар хэмжээгээр одоо нэхэх нь бол та нарын дурын асуудал болдог. За ингээд одоо гараад ирсэн нэхээс маань энэ бол буруу тал нь одоо ийм жиржгэр одоо энэтэй адилхан энэ цаатлаас харагдаж байгаа энэ дотор талын хээш ингэж гарч ирсэн байна. За одоо дахиад ингээд өнгөн нүүрэн талаас нь бид нар одоо яаж нэхэх вэ гэхээр эхнийхээ энэ одоо бол найдалт нь ингээд баг хөөрхөн гараад ирсэн шүү дээ тий. За энийгээ ингээд авчихна. Дандаа цаа талаас энэ цаатлын гогцоо руу оруулаад энэ хоёр гогцороо цаатал руу нуглаад тэгээд зүгээрээ цаад утсаа ингээд гогдож гаргаж ирнэ. За энэ бол хамгийн амархан арга. Гэхдээ хүмүүсийн гартаа барьж байгаа зүгээ яаж барьж сурсан энэс болоод бол өөр одоо аргаар бас нэгдэг улсууд бол байдаг. Зарим нь ингээд утсантай зүүн дээрээ эхэлж уцаа тохож байгаа татах ч юм уу тий. Тэрийг бол яг та нар өөрснийхөө гарт барьж агаад ямар нэвтэйхэн бэ нүү та нарт тэрүүгээрээ л сонгоод нэгчнэ. За ингээд ерөнхийдөө задгаа нэгэх юм бол одоо нэг ийм л юм гарч ирнэ гэсэн үг. Одоо нөгөө тал маань буруу нүүрэн талдаа дотор талдаа бол ийм явтай. Яг адилхан. Энийг бол бид нэр ингээд битүүд ингээд тойрог болгож нэгж байгаа. Энийг болохоор зэрэг буцаагаад нааш нь цааш нь нэгж байгаа учраас энэ задгаа нэхэхэд бол битүү нэхэхгүй байхад бол нэг талдаа зөв ийм эгнээгээр яваад нөгөө талдаа буруу талаас нь аваад явна. За энэ тойргоор нэгж байгаа энэ битүү нэгж байгаа тохиолдолд бол ерөөсө дандаа энэ өнгөн талынхаа юунаас өнгөн талаасаа аваад ингээд явдаг. Жишээлбэл одоо бүх талдаа адилхан энэ зүүн дотроо өгүүлж холбоотой зүүндээ өгүүлчгаал байх адилхан ингээд энийг бол би наатлаас нь авч явсан учраас бүгдийг нь бол наатлаас нь наатлын гогцооноос бол авч явна. Аливаар нь ч болдог. Ингэж авч явна.
За ингээд битүү энэ хос холбоотой зүгээр нэхэхэд бол нэг гол нь ингээд битүү нэхэхэд бол их амархан ингээд нэг талаас нь дандаа нэг янзаар аваад явдаг. Энэ нь бол их амар байдаг. Гэсэн ч янз бүрийн хээ гаргах хооронд нь хэлбэр дүрсийн энэ ихж байгаа зүйлийн хэлбэр дүрсийг бол энэ задгаа нэхэлт бол бас аж тустай. Жишээлбэл та нар эхлээд одоо ийм оролт өдр нэхэд үзэх хэрэгтэй энгийн юм та. Энэ бол дандаа одоо энэ зөв нэхэд ийшээ гарлаа гэхэд дараа нь эргүүлээд буруу талаасаа нөгөө цааш нь дарж авдгаар аваад явна гэсэн үг ээ.